надад ч одоо нэг нууж хаагаад байгаа юм юу аа. Тийм шүү дээ. Энд чинь өөрөө чөлөөтэй ярилцлага учраас. Намайг юмч алга. Бүх юм нээлттэй л тодорхой. Нээлттэй тийм. За эхлэх үү. Эхлэе. За тэгээд сонсогчдоо өнөөдрийн одоо миний ээлжит подкаст ярилцлагын нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Та бүхэнд би өмнө нь орчуулгын киноны жүжигчин, дуу оруулагч Эрдэнэ хоролтой хийсэн сонирхолтой яриаг хүргэсэн. За энэ удаа салбар ерөнхийдөө нэг боловч нөгөө чиг хандлагууд нь одоо арай өөр бас нэгэн зочинтой би ярилцахаар студид өрсөн байна. За энэ хүн бол яг хөө би танилцуулах уу чи өөрийгөө танилцуулах уу найзаа? За өөрөө танилцуулчихаа. За энэ бол одоо соёлын тэргүүний ажилтан. За одоо сүүлүүч гэлтгүүдээ ер нь бол дэлгэцийн бүтээл бол маш их газар авж байгаа. Үнэхээр одоо маш олон хүн дэлгэцийн бүтээлийг шимтэн үздэг болсон. Дэлгэцийн бүтээл рүү маш их одоо хөрөнгийг одоо оруулж сайн бүтээлгүүдийг хийдэг болсон. За тийм учраас өнөөдрийн одоо гол баатар маань соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, тогтогч жаргал одоо студид маань хүрэлцэн ирсэн байнамаа. За тоогийн энэ өдрийн минь төргий. За баярлалаа. За бэлгээдэ болон биднийг сонсож байгаа бүх хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За тоогийн мэдээж маш олон одоо уран бүтээл дээр ажиллаж байгаа. Бас намайг одоо өөртөө чинь холбогдоход нэлээд завгүй гэдгийг өөр хийжсэн. Гэхдээ одоо найзгаа хүндэтгээд миний урилгыг хүлээж авч одоо хурж ирсэнд өөр чинь юу юм маш их баярлалаа. Тийм. Тэгээд тоогийн одоо ер нь бол тогтох жаргал бол ер нь нэх олон одоо хэвлэл мэдээллийн газар одоо нэг яриа өгөөд байгаа нэг харагддаггүй. Би зүг бодно буруу бодож байна. Зүг тийм. Тэгэхээр тогтох жаргал гэдэг хүн одоо өөрийгөө бас нэг товчхон танилцуулвал. За би 2002 онд соёл урлагийн их сургуульд орсон. Тэгээд найруулагч Олгийн гаяа зүтгэлтэн доктор профессор Найдингийн Ган Хуяг гэдэг багшийн удирдлагаандаар замун гаяа жүжигчин Чамж болон хэмээх багш нарын удирдлагаандаар соёл урлагийн сургуульд ороод тэгээ 2006 онд төгссөн. Тэгээ 2008 оноос хойш Улсын драмын Эрдмийн театрт одоо хүртэл ажиллаж байна. За одоо баг юу яа 10 гаруй жил ажилласан шүү дээ театрт ороод. Тийм. Одоо тэр театрт одоо зүгээр энэ тентхийн ярилцлагуудыг ингээл уншаал, ингээл телевизээр гарсан ярилцлагуудыг ингээл харж байхад анх зүгээр одоо нөгөө нэг бараг л нөгөө туслан гүйцэтгэх ч юм уу эсвэл нэг арын албанд нэг хүмд нь гүйдэг ч юм уу тийм байж байгаа л за тэгэл ганц хоёр дүр нэг үг хэлэх боломж олдоо тэрэнд ингэж хэлсээр байгаа сүүлдээ нөгөө нэг боломж олдоод одоо нэг жүжигийн одоо бас нэг гол дүр болоод явдаг гэж би бас сонсч ирсэн юм байна л да. Энэ л дээр ингэдэг штэ театрт сэтгэлтэй хайртай зүрхтэй хүмүүс театр руу илүү их орохыг хүсдэг. Театрч төрийн байгууллага цалин мөнгөний хувьд бол нуулгүй хэлэхэд аягүй бага. Тийм шүү улсын байгууллага. Тийм улсын байгууллага тийм. Тэгээ хамгийн гол нь дуртай зүйлээ хийж байгаа, гоё хамт олонтой байж байгаа гэдгээр илүү даваа талтай. Манайд ер нь тиймэрхүү хүмүүс аягүй их байдаг штэ. Анх үйлчлэгчээсээ ороод, тайз руугаа ороод, хувцс чимэглэлээр ороод, тэгэл уран бүтээл рүү ингээл нөгөө жүжигчтэйхэн тоглож байгаа, тоглолт найруулагчдыг хэлж байгаа, замчаан бүх юмыг сонссоор мэдэрсээр байгаад залуу жүжигчдээсээ илүү бүр туршлагатай мундаг хүмүүс хүчнөө байгаа. Бид нар одоо залуу хүмүүс хэрнээл одоо ингээд асууж сурдаг шүү дээ. Манай гэрлийнхнээсээ тий дуу шугам тавьж байгаа хүмүүс за хувцас жижиг хэрэглэлийнхаа ахмад тэр хүмүүсээс за миний дуу хоолой хүрж гин үү? Энд дээр яаж гин ямар хуу байна? Би ямар байдалтай байж гин гэдэг бид нарт аягүй гой зөвлөж өгдөг. Тэрүүгээрээ бас их даваа. Хүнлэнгөөс их нэг олон жил ажигладаг тий бүх юмын заа зөвлөдөг. Тий. Тэгээ бид нарыг чинь үний явж гин үү, худлаа явж гин үү, текстээ зөв хэлж гин үү, буруу хэлж гин үү? Хүш энэ чинь өчигдөрхөн л уг нь за би энд ирсэн дээ гэж хэлсэн чи өнөөдөр би энд ирсэн штэ гэж хэлчихлээ штэ. Гэх жишээний юм нөгөө алдаанууд ингээд хараад ачаад чи өнөөдөр ингээд явчлаа штэ. Гэт бид нарт ингээд зөвлөгч байж чаддаг тийм хүмүүс маш олон байдаг. Тэр хүмүүс одоо яг үндсэндээ яг сургуулийн төгсөөгөө зүгээр арай өөр байдлаар тэр одоо газар ажилд орсон ирнэ. Төгсөөгөө ирнэ бүр ингээд
ингээд олон жил болсороо бүр ингээд суралцсан одоо нэг тим байх шиг байгаа тий. Аа тий. Бүр ингээд дадлал хвшил болцсон. Тэгэл бид нар ч нөгөө яадаг штэ нэгдүгээр ойл диплор ойл гэдээ явчихдаг байхгүй юу? Тэгэл тэнгууд чинь за эхнийх нь одоо жишээ нь ингээд би байлаа гэж бодоход ингээд яг миний дүр дээр бас ингээд давхар диплор гэдэг нөгөө давхар ингээд бэлтжээдэг хүн байдаг байхгүй юу? Тэгээд тэр хүмүүсээ харлаа. За тоогийн энэ жүжигэн дээр ингэж явсан чинь диплор нь яаж явах нь бас харъя. Тэр диплорын тэр давуу тал нь эндээ шүү гэж бид нарт ингээд аягүй зөвлөж ярьдаг. Бид нар ч гэсэн асуух их дуртай. Би энэ дээр ингээд явчихлаа. За ямар хөө байдалтай байна? Зүв болоо, буруу болоо те найрлагчнаас илүүгээр бас тэр хүмүүстэй хамтгаад их гоё яадаг штэ. Одоо нэг одоо театрын ч юм уу тайзны жүжигчдийн нэг юм ярьж байгаа химнэл нь бас нэг өөр байх шиг байна. Илүү нөгөө олонд хандаж одоо тэр хуран цугларсан хүмүүст хандаж жоохон тийм чанга ч юм уу харин нэг дийлцэн өөр байх шиг байна. Кино одоо дэлгэцэн бүтээл бол илүү одоо зүгээр нөгөө нэг тийм театраас арай өөр одоо арга барил нь өөр байх шиг байна тий. Тэгэлгүй хаа. Театр гэдэг чинь аргагүй тэр бүр хойтлын раданд тийм ээ бүр хойтлын судал сууж байгаа хүнд би шивнсэн ч гэсэн миний дуу хоолой хүрэх ёстой. Тийм чи би яаж шивнэх үү? Ямар темпээр хүрэх үү? Тэ би уурлаж хашгирцсан хэрнээ миний дуу хоолой хүрэхгүй байх тохиолдол байдаг. Энэ яагаад вэ гэхээр худлаа явцсан. Текстийн хуваарлтыг буруу хийцэн. Ийм тохиолдолд ямар ч үг нь хүрэхгүй. Шивнсэн хэрнээ яг ингээд дотроосоо үнэ явцсан те. Яг л ингээд би чамд хайртай гэдэг үгийг яаж илэрхийлж хэлэх үү гэх жишээний. Тэгээд тэр раданд хүрч гэн гэдэг бол тэгэл шивнсэн хэрнээ хүрнэ гэдэг бол гайхалтай. Тэгээд театр ч өөрөө нэг юм далаацтай том хөдөлж мэдээж хүмүүст ингээ хүрдэг. Хэрэв ингээл магадгүй кино шиг ингээл жижигхэн тэрүүхэндээ ингээ хөдлөх юм бол энэ юу хийж вэ? Бүр хай сууж байгаа хүмүүс олж харж чадахгүй. Тэгээд дэлгэцэн уран бүтээл болол тэгээд яг ингээ тий бас ингээ нүд дотоод сэтгэл зүй гэл яг ингээ бүх юм ингээ нөгөө илүү ойроос нэсрээд нэг гэл ингээ байдаг болохоор бүр илүү ойроос ингээ дэлгэцэнд тулж хардаг болохоор хүн бас мэдээж худлаа явж болохгүй. Жижиг үйлдэлээр бүгдийг илэрхийлж болдог. Тийм тий. Магадгүй тэр шивнж өгсөн ч юм уу үгэн сонсохдох байсан ч тэр нүдний харц тэр үйл хөдөл тэрүүгээр нь ингээд дэлгэцэн бүтээл бол ингээд тэр үнийг ингээд харуулчих шиг байна тий. Одоо ер нь тоогийн хувьд хичнээн одоо ер нь тайзны болон дэлгэцэн бүтээл тоглож байна. За дэлгэцэн уран бүтээл гэвэл ерөөхдөө бас цөөхөн байт юм аа. Энэ жил бол уран бүтээлийн хувьд маш их хариун байла. Бараг 5 кинонд явчлаа. Жилийн дотор уу? Тэгээ театр маань он гарсаар 3 уран бүтээл тавьсан. 3 шинэ уран бүтээлийн 2-т нь орсон. Энэ жил бол өстэй хариун байгаа шүү дээ. Тий. Одоо ер нь ингээд яг уу театр бол одоо яалчгүй улсын байгууллага, төрийн байгууллага те ингээд цалинжиж байгаа мэдээж одоо ийм байдаг. Гэхдээ одоо жишээ нь юу юм? Одоо театрт ингээд та нар одоо үндсэн гэж явна те? Үндсэн. Гэхдээ тухайн жүжиг юм уу тавьж байгаа бүтээл дээрээ л ороод гарч ил байвал одоо бусад сул чөлөөтэй цагт нь өөрийнхөө хувийн уран бүтээлээ хийгээд өөрийгөө одоо үнэлүүлээд те ингээд явах нээлттэй гэсэн үг. Тий, нээлттэй чөлөөтэй шүү дээ. Театрт яг ингээл юу яд юм аа. Театрт анх орж байгаа хүмүүс эхний 2 жилээ нөгөө театр студ гэж явдаг шалгалтаа өгж орж ирээд тэгээ 2 жилийн дотор ингээд дүүр аваад өөрийгөө сориод үзүүлээд би ийм жүжигчин болно ингэж задарна гэдгээ үзүүлснийхаа дараа ахиж жинхлэгдэх шалгалт өгдөө. Тэгээд жинхлэгдээд үндсэн жүжигчин болно. Тэгээд театрт бол бас тэр талаараа илүү давуу талтай. Энэ жилээс эхлээд бас манайх залуучтай илүү их дэмжиж байгаа. Тэгээд зөвхөн театртаа ингээл ороод театр бол нэгдүгээрт байдаг. Театрын ажлыг цалгартуулахгүйгээр бид нар ингээд кино тий өөр гадны уран бүтээл юу гэдэг тэрэндээ явах бол чөлөөтэй нээлттэй. Тийм байдаг. Одоо нөгөө хүний нүдэнд өртөн гэдэг бол бас их аз авшаам шиг байгаа. Тэ ер нь бол ингээд театрт ингээд тоглож байгаа нэг орж гарсан ч юм ингэн гэдэг магадгүй тэн дотор нэг найруулагч ч юм уу нөгөөдөө нэг хүн олж хараад за энэ чи энэ дүр дээр их гоё наалдах юм байна да. За энэ ийм дараагийн бүтээл дээр одоо санал тавья да. Энэ дүрийг илүү их хүн гаргах юм байна да гэж бас байдаг бах тий. Тэгэлгүй яг нэг жүжигэн дээр ороо гараад тэнгууд найруулагчийн нүдэнд хүртнэ гэдэг чинь бас их том асуудал та. Тэгээд тэргээрээ гол дүр, туслах дүр тийм ээ. За энэ дүр дээр энэ хүнийг л харлаа гэд найруулагч шууд хэлдэг. Тэгээ би гол дүрээ энд өгч, туслах дүрээ энд өгч гэд дүр аавна гэдэг бол бас л бидний хувьд баяр шүү дээ. Тийм ба тий. Тэгээ баяр нэг талаараа бас хариуцлага. Тийм. Асар том хариуцлага ирдэг л дээ.
Тэгэхээр энэ дүрийг бас яаж хүргэх үү? Өмнөх дүрүүдээс бас яаж ялгаж өгөх үү гэдэг талаараа илүү бас их хариуцлагатай байдаг. Дүрийн судалгаа гэж мэдээж хийдэг бах тий. Хэлгүй яах вэ? Одоо чинь архич хүн байлаа гэхэд бас заавал архична. Дүрийн судалгаа одоо ингээд гэдэг зүйл ер нь хүн болгон за чи наад дүрээ судлаад ир. Яаж судлах ч одоо өөрөө чинь одоо техник арга тэгштэй. Тэгэлгүй яах вэ? Бид нар нөгөө одоо жишээ нь ингээл за тийм ээ бас ингээд жоох уудаг хүн хэр уудаг хүн байх уу гэх чинь тий. Тэрэн дээр одоо эмэгтэй юу, эрэгтэй юу гэл ингээл ялгагдаад өгнө. Багш хүн байх уу, эмч хүн байх уу гэл сэтгүүлч хүн байх уу. Би саясуулд бүсгэн зургасгаас сэтгүүлчийн дүр дээр авсан л да. Тэгээд нөгөө сэтгүүлч гэдэг хүн чинь бас л их асар их хариуцлага тийм ээ. Хувь хүнийхэн талаас гэдэг бол бас л хэцүүх мэрэгжлийн нэг штэ. Тэгээд л сэтгүүлчдтэй ингээ ярилцаа суух гэхээр хэцүү. Би ингээд тоглосны дараа хүмүүс за сэтгүүлч хүн энэ дүр дээр тоглох ямар байв гэхээр хэлж чадахгүй ингээд имээгээл үгүй та нарын үдээс харч суучаад би ингээд сэтгүүлчийн дүр дээр би ингээд ажилласан тоглосон гэд ингээд ярих надад үнэхээр хэцүү байна. Та нарын мэрэгчлэл үнэхээр хэцүү. Тийм мэрэгжил бүхэн сайхан гэдэг тэр дундаа тэгэл мэрэгжил дундаа онцлогтой өөрийн гэсэн бас ингээд давуу тал байдаг ч хэцүү тал ингээд бүх мэрэгжилд байдаг. Тэр дүрийг бас ингээд үзэгчд ойртуулж гаргана гэдэг чинь хэцүү тий. Дүрийн судалгаа. Бидний бас нэг давуу тал жүжигчин хүний гой давуу тал гэдэг бол бүх мэрэгчлийг судалдаг. Тийм ба. Мэддэгтэй 100% мэдэж чадахгүй маш гэсэн 80% судалгаа явуулдаг. Тэгээ гардаж 100% хийж чадахгүй ч гэсэн яг тийм байдаг. Тийм болохоор илүү давуу талтай жүжигчин хүн бас л азтай гэж би боддог шүү дээ. Гэхдээ одоо ер нь бол хамгийн орлого сайтай ч юм уу юу бол одоо яалтчгүй одоо кино дэлгэцэн бүтээл багш юм тий. Би юу асуух чинь гэхээр өнөөдрийн одоо кино одоо Монголын киноны салбар ер нь бол жүжигчтэй ер нь хэр сайн үнэлж байгаа вэ гэж ер нь бодож байна. Ер нь бол тий одоо туслах дүр нь тэдэн дүрх ч юм уу. За арай нэг гол дүр, бүр гол дүр. За дээрээс нь гавьяа шагналн ингээл бас ингээл харагдаж шүү дээ. Бас нөлөөлдөг л байх үнэлгээ нь тий. Байлгүй яхаа. Кино болгоо янз бүрэлтэй. Нөө санхүүжилтаасаа шалтгаалдаг тий. Зарим нь тэгэл найз нөхдөж гуугаал өнгөө тоглох үеч би зарим нь за манай төсөв гайгүй ирсэн ингээл хангалттай өгч тохиолдол би. Тэгэл та нар өөрсдөө бид нар ингээл та нар хэдэр тоглох гэлдэг байхгүй. Тэгэхээр бид нар ингээл за тэд гэж шууд бас хэлж чадахгүй шүү дээ. Мэдээж би энд уран бүтээлч хүмүүс би нэгэ хүндэтгэх ёстой. Би нэгэ бас харилцсан ингээл тохиролцож орж байгаа юм чи. Тэрнээс хүмүүс бас бидрийг боддог шүү дээ. Өвөн жүжигчд гэхээр л кинонд тоглол асар их мөнгө авдаг. Бид нар бол тийм биш шүү дээ. Яг үнэндээ үзэгчд бол яг тэгж л бодож байгаа. Тий. Тэгээ нөгөө хүмүүсийн нүдэн дээр ил байдаг болохоор тэгэл мухаа хувцлаад чадахгүй. Хэрэглээний тал дээр ч ихсэн нийтлэг өмсөх бас нэг хидэгдэлтэй хэцүү тий. Тэгэл бидний ч ард мэдээж бидний ар гэр байна. Тэгэл нөхөр маань ч гэсэн ингээл за хүний нүдэнд ингээл ил байдаг. Мухаа явуулж болохгүй. Энд чи миний нэр хүндээс ахуулаад гэлдэг. Тэгэл би тэгэнгүүт чи тийм үнтэй бүр ингээл брэнд гэл би уусаа брэнд гэх айгу дургуултай. Тэгэл тиймэрхүү юм гэл гэхэлэр миний ард чи миний хүүхдүүд байна. Тэг хүүхдүүдээ ингээ муу явуулчих би өөрөө ингээл нэг брэнд ингээ явах хайшаач. Гэхдээ болж өгвөл нэг нийтлэг биш. Өөртөө зөгцсөн тий. Өөртөө зөгцсөн, өөртөө таалагдсан, таарсан тийм л юмсан. Байх туртай л даа. Тий юм тэгээд бас нөгөө нэг олонний нүдэн дээр ил байдаг хүмүүс чинь нөгөө бас ингээд юм болгон дээр ингээд гараад айж болохгүй бас л яг зүгээр би бас урднаас ингээд дуучин үнтэй ярилцж яхад одоо ингээд адаглал зүгээр нэг түцнээс ч юм уу эсвэл хамгийн наацхан дэлгүүрээс ингээд гоймоо аваад идмээр байдаг авч чаддаг уу ч юм уу яг нэг проблемууд аюу их байдаг гэж ярьж яг тийм проблем байдаг тий. Тэгэл би ч ингээд гэрийн хаяг доотлын дэлгүүрт би ингээд байнга ус гэзгээ янзлал нүур амаа будал би ормооргүй шүү дээ. Хаяа нэг оргоор ормоор шүү. Зүгээр ингээд шууд яваал орч би шууд тэгэл заримдаа шууд яваал орчт ямар амаатай. Би байгаараа л байх туртай. Хин намайг юу гэж хэлнэ үү яа нүг надад ер нь ямар амаатай. Хэртэй хувцсгүй тийм ээ орхоо цорхоогүй хувцсгүй. Тийм л яваал боллоо гэж бодол явчихдаг шүү. Тийм ер нь тийм тий. Тий уул их энгийн баймир байна. Гэхдээ манай Монгол одоо хүмүүсийн сэтгэхүй бол их сенсац гэж би ойлгодог шүү дээ. Жоох ингл тэр ингээ явж л тэр нь бараг бүгдэхгүй ч юм уу. Юу гэдгийг нэг бол тэр бол аимшигтай мундаг гэстэй эд хөрөнгө үнэхээр одоо мундаг хүний нөхөр ч юм уу мундаг хүний бэр болсон ч юм уу гэсэн байна лээ ч юм. Тийм учраас нөгөө нэг жижиг имийг дэвэргэж чаддаг
ерөнхийдөө бид нар бас арт хүмүүс шүү дээ. Нэг хүнийг өрөвдүүлж тултал нь өрөвдөөл нэг хүнийг муулвал бүр газар дээр оролтон муулдаг бид нар чинь тийм чадвартай улсууд шүү дээ. Манай монголчууд бид нар чинь тийм учраас бас яг зөвөр тэр талаас учраас энэ ихэнх яахууд ингээд олонний нүдэн дээр байдаг үлгэр жишээ байдаг хүмүүсүүд их имээдэг болов гэж бодоод байгаа юм л та. Инээдэг. Одоо имээдэг одоо. Имээдэг. Яана одоо хазгаа гişүү за энэ юугээ бодчихвол яана одоо шяаж бүх юм хөгжсөн учраас гар уцаараа зураг аваад энэ чи ингэ явж байгаа. Наа. Тийм тийм зөндөө байгаа. Тийм. Их хянаар авахгүй болдго юм шиг маа бас тий. Яг хөө зарим тохиолдолд байгаа л да. Тий. Гэтэ заримдаа яв гэсэн баас та нар ямар амаатай. Юу ч би чинь бас л тий амьдралын төлөө явж байгаа амьдрал байгаа. Тий арт юм юу гэж бодно ер нь надад ер нь ямар амаатай. Би өөртөө кайфтай байж ивэл ер нь яа тий заримдаа бас тэгж бодох юм байна. Аа. Тийм ээ. Одоо ер нь ингээд бидний одоо хүүхэд байхад ч тэр бидний одоо өмнөх ах эгч аав ээж нь үеч тэр үеийн нөгөө урлагийн хүмүүсийн амьдралынх нь одоо тэр ажил мэргэжлийнх нь хэмнэл бас их өөр байсан юм шиг байна. Гадуу одоо хөдөө орон нутгуудаар их баррикад гэж явдаг, тоглолт гэж явдаг, хэдэн сар өдрөөр явдаг. Яг хөө тэр нь арай их байсан юм шиг. Яг нэг улсаас ингээ яатсан. Тэр нь бүр ингээд ажиллаа хийх бол болохгүй. За одоо ч гэсэн мэдээж тийм байдаг юм шиг байна. Гэтэ одоо л арай өөр болсон юм шиг. Одоо л арай бага байгаа. Тэр үед ч юм болохоор бүр ингээд 2 3 сараар бүр доотлон 45 хоногоор явдаг байсан. Тэгэл тухайд ч ингээл бас эмэгтэйчүүд нь жирэмсэн мэрэмсэн болохыг тийм ээ шууд ингээ хоригддаг. За одоо чи энэ дээр энэ ойрын 2 3 жил ерөөсөө жирэмсэн байж болохгүй гэдэг иймэрхүү тогтолцоо айгүйх байдаг байсан. Манай ахмадч бас ярьдаг л та. Нэрээ бид нарт ингэдэг байсан ш, тэгдэг байсан ш тэгэл сайн сайхнасаа ярилцсан, хуурчлан хөөрн. Тэрээс сонсохоор бид нар ч яана ямар би тийм байсан юм уу гэдэг. Йоо. Одоо өрөө тийм байсан болол нэрээ бид нар байхгүй болсон юм байна дөө гэл ярьж байгаа юм чи. Бид нар одоо бас баригад дээр явд юм аа. Намартаа хавартаа гэд баригад явна. Тэгэл яг хаа дээдл нэг 21 хоног те тэргээл 14 хоног моног гэл явдаг. Эсвэл хотоо орчмынхан баригад гээл ойр тойрондоо явдаг. Бид нар ч бас нөгөө соёлыг түгэх ёстой. Тийм хүмүүс юм чинь явуулгүй яах вэ? Тэгэхээр яг зөв би энийг яг хүнсэхээр яг тэр үеийн одоо намайг хүүхд байхдаа одоо ингээл манай ингээд ойр дотны зарим хүмүүс тэгдэг шүү дээ. За Батбэлгээ чи урлагийн хүн битгий болороо. Урлагийн яагаад гэсэн чинь урлагийн хүний амьдрал тогтургүй ороо бусгаа ер нь бол айгүй хэцүү. Эсвэл нөгөө айгүй чөлөөтэй ингээл ууж яг муу талаар нь л ойлгуулж байгаа юм л та. Гэтэл одоо бол бас яг тэгж ярьдаг хүн баг байхгүй болчих. Яагаад тэгэхээр энийг нэг талаасаа урлаг нөгөө талаасаа бас ийм биш юм байна гэдгийг бас хүмүүс юу илүү их ойлгодог болсон юм шиг санагдана. Нэг талаараа дэх үед бол яг хитрхих нэг талыг барьсан ч юм уу нэг хүн одоо жоохон алдаа гарангууд тэр хүний алдаан дээр нь бусад хүмүүсээ хамруулж ярьдаг. Тийм байсан юм шиг байгаа. Тэр одоо арай өөр болсон санагддаг. Тэр тухайд ч нөгөө нийгэм цаганч тийм байсан юм уу? Стал нэг сайлвал нэг тийшээгээ сайлаад авчих муулал өстой газар тавцсан муулчдаг гэдэг чинь тэрэлдэгдэг гэсэн л да. Байсан байлээ. Тий. Ахмадад манай их ярьдаг штэ. Бид нар өстой ингээл явдаг байсан. Ингээл нөгөө баригад яваал гал болоод тэндээ ингээл хоолундаа хийж идэл амин нэгтэй олчдаг гэл ингээл ярьдаг. Тэгээ ер нь одоо ч гэсэн яг тэгдэг штэ ингээл баригад дээр авсан хүмүүс маань арай л амьдтай болцсон юм шиг. Тэгэл эренгөөд нөгөө баригадынхаа сайн сайхнаас ярилцаал ингээл ангууч яваагүй хүмүүс нь хөө яасан гинэ юу болсон гинэ гээл тэгдэг тий бас амьдтай болдсон шүү. Би одоо ингээд тоогийн яг бүх хүний тоог мэдэхгүй байна. Миний мэдхийн одоо нэг гарын 5 уранд бол байна. Гэхдээ өөр одоо яг нөгөө нэг илүү нэг гол дүрч юм илүү их одоо зүр үзэгч хүнийгээр ярихад аюу их нэг гардаг дүрч юм тийм. Би тэр сүүлчийн шүнийг үзчихсэн тэр нөгөө нэг ерөнхийлөгч юу лээ нэг ерөнхийлөгчийн туслах. Тийм. Тэрийг үзчихсэн өөр юу лээ? Өөр тэгэл зангараага. Тийм. Нэр тийм. Тэгээд за яг сүүлийн орон бүтээлээс ярих юм бол UBS телевиз маань Бирүүд гээд 20 ангитай сериал. Эсэн тэр маань одоо 10 сарын сүүлээр цацагдаж эхэлнэ. Тэгээд би өөрөө бас гүйцэтгэх продюсераар Торгон цэргүүд гээд 032 дугаар ангитай хамтарч хүндэт харуулын тухай тийм киног хийж байна. За тэрэн дээр бас нөгөө ангийн эмч болж байгаа. Цэргүүдтэй яаж харцгаа эмч хүн ямар байх вэ гэл тэгэл эмчнэрээсээ илүү зөвлөгөө аваад ингээл явж байгаа юм чи. Одоо ер нь тоогийн бас нэг ер нь үзэгчтэй гэдэг чинь ингээл үзэгчд гинэ. Ерөнхийдөө ингээд бид нар бол ингээл уйлж байгаа хүнийг ингээ кинон тоглоод уйлж гин, кинон тоглож байгаа инээж гин ингээд харьцуулахад
Зүгээр ингээд асуухад ойлгохоос илүү инех нь хэцүү гээл ингээд ярьдаг. Би зүгээр ингээд бодохдоо харис надад зүгээр инээгээл одоо би одоо ингээд инээж гимшиг нөгөө багтаад байгаа байхгүй. Уйл гэхээр ерөөс ингээд ойлыг гэхээр би одоо яаж хотлоо би бол хүүхд тохт хийж үзсэн. За эдгээр айгаа зүгээр яг ингээд за ойлгох хэсгэнгүүд нүдэн дотор нэг ус мус хийгээд ч юм уу эсвэл доор нэг сонгис сармас хичээл доор ингээд нэг гамбан дээр тавьчихсан цаа. Тэгэхээр энэ одоо мэдээж тэгтээ одоо ингээд харахаар яг үнэн сэтгэлээс уйлж харагдаад байгаа. Тэгэхээр энэ болохоор тэр зохиолынхаа дүрд үнэхээр одоо бүр сэтгэл зориулаад орсон байгаа гэсэн үг тийм шүү дээ. Мэдээж жижиг хүн ямар нэг дүр авангууд тэрийг өөрөө задлж бодно. Ямар хөө дүр байна уу, сайн уу, муу юу те эргэтлэх үү, сөрөгтлэх үү гэдгээрээ бодно. Тэгээд тэр текстээ яаж хүрэг илэрхийлэх үү. Тэгээд сэтгэл зүйгээ бэлддэг. Кинон дэр гэх юм бол ингээл за дубль явлаа гэл ингээл явдаг штэ. Тэнгүүд сэтгэл зүйгээ эхлэж бэлтэн л дээ. За ямар хөө байдалтай байх вэ? Тэгэл нэг сценээр нь авдаг болохоор киноч юм бас яг нэгтлийн бол даваа талтай юм. Одоо болоог бол за дараагийн дубль 2 3 дубльт чи гээд ингээ явах боломжтой байдаг. Тэнгүүд хувь жүжигчин хүн өөрөө ингээ бэлдээд ингээ явцдаг. Театрын хувьд гэх юм бол нэг л гарсан бол яг тэр сэтгэл зүгээрээ шууд яваал үзэгчдэд те инээвэл үнэнгээс инээх хэвээр. Худлаа инээвэл үзэгчд энэ худлаа инээгдэж шүү дээ. Ямар тэнэг юм бэ. Гээ шууд хүлээж авдаг те. Ойлгох нь хүртэл ингээл гэл дарваж ярваагаар худлаа ойрлж чарлаад ингэм бол бас хүрхгүй штэ. Тийм бас нэг аятайхан уйл. Үнэн сэтгэлээсээ ингээл уйлж байгаа уйлтыг хүртэл зэрэгтэл ингээл хүлээж авал нэрэл юм штэ хөөрхийг минь гэл ингээ хайрлал дагаал явах жишээний. Тийм чи ер нь ойлгох юм айл нь л ер нь үнэн л ээжж хүнд хүрдэг. Тэр худлагаасаа тас хөхрөөл юм бол энэ ямар тэнэг хинээд юм би инста мэдэл ёо чихэнд чиртэй ингээл ингэх жишээ нэ хөө шууд хүлээж авдаг шүү. Одоо манай үзэгч тал шууд юм хүлээж авдаг болсон тийм. Одоо л харьцангуй юм сайн муу яах дүгнж тэрийг илэрхийлдэг болсон шүү дээ. Боловсролын түвшин ч гэсэн маш өндөр болж хүмүүс юм их үзэж хардаг болсон, харьцуулалт айгүй өндөр болсон. Тийм болохоор бид нарт бас алдах хэрэг байх. Тийм сайн муугаа бүгд мэддэг болсон байхгүй тийм. Одоо чинь адаглаад нэг хамтлаг дуучдын ч юм уу нэг тоглоом дээр очиход өө энэ амдэр дуулаагүй зүгээр ам барайл ингээд дуулсан байж тийгээд урд нь бол мэдэхгүй тэгэл энэ ямар гоё алтаагүй дуулд юм бэ те ямар гоё цэрхэн дуулд юм бэ те вау ямар гоё юм бэ нэрэл ингэж гоё дуулд юм бэ хөөх гэж бодлоо. Гэтэл амьдралаар цаана зүгээр бэлэн бичлэгээ тавьцсан амаа хөдөлгөө зогсож идэх юм уу те нэг стэд дараа л нөгөө төлөвлөгдсөн цэвэрлүүлсэн янзлуулсан ингээд тест бид нар мэдхгүй одоо л шууд өө энэ амдаараа дуулж байна өө бичлэг тавьсан байна штэ гэж шууд ялгадаг болцсон. Тэр нь бол амьд одоо ингээд харилцаа үүсгэх хиймэл одоо харилцаа үүсэх хоёрын амьд нь одоо алдсан ч гэсэн тэр нь илүү үнцэнтэй байдаг те. Алдаа оноо гарсан чинь энэ чинь хамгийн гол нь амьд шүү дээ шууд явж байгаа шүү дээ гэдэг дээр те. Тэр юм бол бүх юм засвартай эдит ингээ хийцэн байгаа учраас. Амьд харилцаа гэдэг чинь ер нь даваа талтай шүү дээ. Одоо ер нь сошиал харилцаа амар хэцүү болчиход байгаа шүү дээ. Шууд тэгээд фэйсбүүкийн зураг шиг байлдаа гэл тий. Нэр яг л тийм болчихсон. Тэгээ одоо тэгээд одоо нийгэм маань юм болчиход байна л да. Одоо тэгээд тийм учраас би бол ерөөсөө аль бол фэйсбүүк дээр байгаагаараа өөрөө зураг авахыг тавихыг боддоо шүү дээ. Тэгэхгүй фэйс дээр амар гоё турхаа гоё мó залуу булчинтай байж байгаа амьдралаа тарсан. Боо анагстай. Тийм шүү дээ. Ер нь л байгаагаар л байсан шүү дээ. Тэгэхгүй нөгөө зарим хүмүүс илүү ингээл өнгөний алгаал янзлаад цэвэрлээл ингэхгүй бол болохгүй гэх юм. Ямар амаатай хүн байгаагаар л байх хэрэгтэй шүү. Тэгсэн нэгээггүй ингээл таарлт нь хизээ нэгэн цагт тийм үстэй. Хизээ нэгэн цагт уулзсан юм хүү ич чинь тэгэл хүш инженер арай өөр байсан чи өөр болсон байна. Нөө шинжтэй шиг худлаа байсан биз дээ. Сошиалар л ингэж явдсан байна гэл тэгвэл ангаа шүү. Тийм яваад байгаа. Тэгэд одоо ер нь одоо ингээд чиний хувьд ингээд кинон тоглож ирсэн үед одоо хамгийн одоо тэр дүрийг гаргахад одоо нэлээд цаг хугацаа ч юм уу сэтгэл зүй шаардсан ямар дүр вэ? Одоо жишээ нь дүрдөө одоо тэр би тэр сүүлчийн шүнийг ингээд хараад миний найз ингээд уйлал ингээд би хүмүүс нь үзээд ямар амар юм бэ? Бүр ингээд тэ чиний ойлэл тэр хүүхдийн тэр юу ингээд амар тэр бол тэгэхээр амар хүрч байгаа. Тэгэхээр тэр хамгийн амар зүйл байсан бэ?
хамгийн амар хэсэг тэр хүүхдийг ойлгох хэсэг л амар хэсэг. Яг бид нар ч бас ч нэг тодорхой хэмжээгээр нөгөө уран бүтээлд орсон тийм найруулагчтайгаа ажилласан юм хүмүүс өөрсдөө бас ч ингээ бэлдээд орчиж байгаа. А тэнгууд тэр хүүхдийг ойлгох гэсэн чинь тэр тогсоогч гэсэн байхгүй. Наа хүүхдийг нэг ойлгохтой ойлгуулад байгаа шүү дээ. Зохиод авалдаа ядаж гэсэн чинь би зохиож чаддгүй. Яа тогсоогч би зохиож чаддгүй. Яаж ойлгох вэ? Яах вэ гэсэн чинь нэг харсан чинь тогсоогчтой гөөл авлаа шүү. Гэсэн чинь нөгөө хүүхд чинь чарлал над руу хараад чарлал явц. Тэгэл за шууд ихэл гэл найруулагч нар тэгэл нөгөө хүүхд чинь балконоор гараад ойрлол чарлал би өмнөөс нь бүр ингээд ёо сэтгэл төвшөл амар байсан. Тэгэл дараа нөгөө хүүхд чинь зогсож чадахгүй бүр уйлаад тэгсэн чинь намайг зохиод тавьсан лгээ батсан юм байлээ. Тэгэл хүүе анаа зохиогүй штэ мэдээ битвэл одоо баална мэдээ гэсэн намайг түлгээл цааш нэгэлсэн. Яа нуучлаараа их ч нүгэн зохиогүй юм зэгэл ингээл уушлахгүй галс. Тэгэл гэсэн тэр хүүхд нилээ удаа уйлсан. Би тэр нөөмнөөс амар шаасан. Тэгээ хүүхдтэй ажиллана гэдэг бол хэцүү. Хэцүү шүү дээ тий. Стаг хэцүү. Нөгөө хүүхэд маань шүн орой зөрөгтэй бол унтмаар байдаг те. Заримдаа үлсдэг, дураараа баймаар байдаг. Тэгэл хүүхдтэй ажиллана гэдэг. Тэгэл аав ээжийнх наажуу загнаад байх хэцүү тий. Тэгэл нөгөө аавч нарын тэгж амж чи энэ кино тоглоно гэж зориглол ирээсдэ чи юу нам аялаа босооч битүү унтаатай гэж мэгэл дөнгөж хүүхдээ өрөвдөж байгаа юм чил миний хүүхдээс ялгаа юу байх юм бэ тийм тэгээ өрөвдмөр зарим тохиолдол байна зарим айгу аттай хөрхө сэргэлэн хүүхдэд ч байгаа бүр ингээд бүр ичих айх нь бүр ингээд задагдсан яах ямар би ойлгох уу инээх үү гэх бүр тийм болцоо хүүхдэд ч бас бийдэн штэ хөрхөө тийм тэгэхээр яг зөв хүүхдүүд одоо зүгээр рекламанд ч юм уу хэдэн секундын реклам хийх хүртэл хүүхдтэй ажиллах нь аюу хэцүү. Тэр зовлон бол бид өөр аюу сайн мэд. Ер нь бол аюу хэцүү тэр хүн чинь үлсэн нэг хэрвээ нэг ингээд гүжүүдэлчүүл үгүй гээл тэгээ тий бүр ингээд өөрийнхөө зүтгэхэд байдаг. Харин тий. Тэгэл манай дунд хүүхдийг ой гарантай хахт мэлээ да. Банана реклам тоглоулна гэдэг. Тэсээ хүүе яана юм жаа хүүхд чадахгүй ч тэсээ чадна гээл аваа явчлаа. Тэгсэн чинь нөгөө яг ингээл камер тавиал гэсэн чинь нөгөө банан гэлч гэсэн чинь нөгөө арай нэг сайн ярьж чаддгүй. Банана гэлч гэл нөгөө тал талаас нь л үзээдсэн юм бэл. Тэгсэн чинь нөгөө хүүхд ерөөсөө хэлэх манай хүүхд хэлэхгүй. Тэгэл банан барьчаал одоо эд наатаа гэсэн чинь үгүй би идэхгүй гэл. Тэгээд төсөлтөө бүр хайцаа за яшиг шиг. Тэгэл камер тавиал хайцсан чинь нөгөө чинь ганцаараа цаана банана барьцсан идэл банана тэгээд тэр дөблөө авсан билээ нөгөө камера ингээд асаалтаа хайцсан тий манай тоог ер нь гэр бүлдээ ер нь хэр их цаг зав гаргаж байна яг зүгээр энгийн одоо зүгээр ажилд мэргэжтэй хүнийг бодвол арай онцлоглоо бас яалтчгүй өглөө хидэд гараад орой хидэд буухан тодорхой бус тийм ажил хийдэг хүмүүс ер нь урлагийн хүмүүс тоог ер нь амралтын өдрүүдийг цаг зав гаруул ер нь хэрэг гэр бүлдээ зарцуулж. Бид нар ч аяг өгсөн шүү дээ. Хагас бүтэн сон ч бидний ажлын өдөр, нэгд хоёр дахь өдөр бидний амралтын өдөр байхгүй юу? Тэгээд тэнгууд чинь хичээл сургуультай үед манайхан ч ингээ бүгд ажилтай. Сургуультайгаа гараа авчина. Заримдаа би амралтын өдрөөр амардаггүй. Энэ зүүн жишээ нь амарч чадаагүй, гэрээхэндээ цаг гаргаж чадаагүй. Тэгэл бид нар ч өглөө эрт гараад бүр хан хуушуун орно. Заримдаа бүр ингээ шөнөөр ажиллаад өдөр нэг хэдхэн цаг гарах жишээ нэ. Тэгэл яг зарим үед ингээд театр дээр ажилгүй байх үедээ бид нар ч кино те өөр ажил төрөлгээр ингээд авчдаг. Ер нь гэрээхэндээ цаг гаргах чаддгүй шүү дээ. Ямар сандал манай хүүхдэд дийдэж шүү дээ. Хүйж та нэг л өөр болсон байх чинь ойрдоо хараагүй сайн уу гэх чинь. Ээжийн гарын хоолыг идмээр байдаг тий байхгүй. Тэгэл аавал нэг гэрт орж юм гадаа гарч ирэнгээл бүх асуудлыг зохицуулаад байдаг. Манай хүн ч бас урлагийн найруулагч мэргэжилтэй хүн. Тэгээ бид тэр чинь хоёлаа хоёр тишээ заримдаа гараа явах үе би тэгэл хүүхдүүдээ ах эгчнэр хин байна те цагта чөлөөтэй хин байна нөгөөд нь л бас ингээл зохицуулдаг жишээ нэ. Тийм биш шүү дээ бид нар чинь. За би ганцаараа гэлтгүй ер нь л урлагийнхан бүгдээрээ л тийм байгаа. Дөө чи ч ихсэн адилхан тийм байгаа. Тэгээд одоо нөгөө нэг аливаа нэгэн дүр авчаад дүрийн судалгаа хийчихэд ингээд тэр бүтээл маань ингээд дууссан ирнэ. Тэр жүжигчнүүд нэг тэр нөгөө юугаа хайж чадахгүй тэр химнэлээ хайж чадахгүй хэсэг тэрүүгээр амьдрах гэдэг хэсэг тэрүүгээр ингээд ертөнцийг үзээд байдаг тийм юу байдаг гэсэн тий байдаг штэ хүмүүс бүр ингээд дотор нь ороод автчихдаг тэр дүрдээ бүр дууралцдаг тэгээд яг тэрнээсээ гарч чадахгүй цаг хугацаа айгүй хилээдэг тийм өмөр хүмүүс нилээн байдаг штэ одоо манай залуучуудад ч гэсэн бас байгаа заавал тэр ингээ хилээд яах вэ тэгээд хилдэг байхгүй мэдөө ингээд дөрөөс дүрт ингээд дамжих хэвээр хамаагүй энэгээрээ өвчилж болохгүй тухайн үедээ өвчилж болно тэгээд
тэрийг хаях хэрэгтэй байхгүй юу? Эсвэл нөгөө уран бүтээлчд тэгдэж штэ галашуу тайлах хэрэгтэй. Тийм галаш тийм. Тийм чинь тухай үедээ байнга л галашуу тайлж явахгүй бол тэгэл яг тэрүүгээр өвчлөх юм бол сэтгэл зүйд нөлөөлнө. Тэг яах юм бэ? Сүлдээ тэгээ сэтгэл зүйчтэй болчих юм бол бас хэцүү ш. Яа зү. Тэгээд одоо юм яг ингээд Холливуудын киноны жүжигчдийг ингээд судлаач явах ингээд сонирхол ингэж яхад бүр зарим бүр тэр дүрээсээ гарч чадахгүй байсараад одоо бүр ингээд зарим өөд болох жишээний ч юм уу бас байдаг гэсэн харамсалтай юмнууд. Тиймэрхүү юмнууд бас нилээдгүй байсан. Таагүй одоо ер нь бол Холливуудын ч юм уу одоо энэ жүжигчдээс ер нь за энэ жүжигчин шиг болох юмсан ч юм уу одоо тийм бас одоо энийг мөрөөдлөх нь одоо хайшаа юм те. Ер нь бол хүн болгол хардаг штэ. Тэ надаа Мишель Родригес таалагддаг яг тийм нэг иршүүд ч юм шиг те. Тухайн дүрийн характер ингээд гаргаж байгаа дандаа л ингээд байлдаан тулаантай кинонд ингээд оролцож тоглож явдаг. Надад тэр эмэгтэй аяг таалагддаг. Анжелина Жоли эмэгтэй хүний хандлаас бас амар гоё те. Бие авч явж байгаа байдал, дүрд тоглож байгаа характер, онцлогуд гэх юм бол энэ хоёр жүжигч надад маш их таалагддаг. Галзуу жүжигчтэй шүтэж явдаг шүү тэр хүмүүс. Одоо манай Монголын киноны салбар тэгээд одоо өшөө илүү одоо хөгжихөөл гэдэг одоо үнэлгээ нь өндөр болох бах тий. Тийм шүү дээ. Одоо бас нэг үе бодвол манайхаас хөгжсөн шүү дээ. Жүжигчд маань ч гэсэн Холливуд руу гараад эхэлчлээ тий. Гадны кинонд маш олон хүмүүс маань тоглолоо. За кино дэлгэцэн уран бүтээлүүд маань чанар чансааны хувьд ч гэсэндээ үнэлэмжийн хувьд ч гэсэндээ ингээл бүгд ингээд бас нэг үе бодвол дэвшилцээ. Тийм бах тийм. Бас нэг зүйл дээр би яг зөвөр над чи бодолтой хүмүүс зөндөл байгаа бах. Гэхдээ гүйч хэлж магадгүй. Юу гэхээр одоо ингээд Монгол гарч байгаа кинонуудыг ингээд харж хахад ялангуяа одоо нэг аавын дүр ч юм уу, ээжийн дүр ч юм уу нэг юм тод яг нэг гол яадаг ч юм уу тийм дүрүүдэд өнөөх л одоо нөгөө хуучны те яг го сайхан улсууд л та зүгээр сайхан ингээд тоглоал байдаг. Тэгээд ингээд зарим кинотой ингээд харьцуулахаар ерөөсөө бүр ингээд нэг юм химнэлэн нэг болцсон ч юм шиг зүгээр тэгээд нөр ингээд үзэгчээр тэгээд санагдаад байдаг байхгүй. Тэгээ би бодохдоо нэг бол одоо жүжигчд ч юм уу энэ дүрийг гаргах ч юм уу тийм хүмүүс нь олдохгүй байгаа мó яасан юм бол те. Тэгэл ерөөсөө залуу жүжигчтэй кино их ховор тэр кинонууд нь дандаа бүр ингээд явахгүй кинод. Тэр киногоо явуулахын тулд олонний танил те маасыг хамарсан ардын жүжигчд гавьяатуудыг оруулж ийж ингэдэг ч юм уу. Энэ яагаад ингэдэг юм болов? Яг чадхгүйдээ биш л дээ. Тэр хүмүүс маань яг нөгөө ингээд онооцсон хүмүүс маань зарим нөгөө цаг зав нь таарахгүй эсвэл өөр уран бүтээлтэй байж идэг. Тэнгүүд өөр хүмүүсийг сонгонгууд нөгөө хүмүүс нь тэгээ завтай чөлөөтэй амжи орчиг гэх жишээний байгаа. Нэг хэсэг яг тэгсэн штэ. Дэлгэцэн уран бүтээл, кино уран бүтээлүүд тийм ээ ер нь жоохон уналтанд орох гээд ч байгаа юм шиг. Нилээ муу кинонууд гарч ирээл үзэгчд ч гэсэн яагаад ийм бэ гэл иймэрхүү хүлээлт айгүй их байсан. Тэнгүүд одоо болохоор залуучууд маань илүү хүч түрээд гарч ирч чадчихжээ. Тэ? Дуу шумны хувьд ч гэх юм бол 5-1-ээр дуурах хэвээр тий. Өнгө техник аппаратур гэх юм бол өөрийн гэсэн тий гадагшаа татгшаа яваад өөртөө камера захиалаад авчирч जैन. Тэгээд өссөн уран бүтээлчтэй өөртөө бас та заавал ороо. Та л орох хэвээр гэл ингээд оруулж ирч чадчихээн. Энэгээрээс давталтай болж шүү. Хүлээж чадчихээн, мөнгөийг бас амлж чадчихээн тий. Ятгах чадчихээн тий. Тий. Тийм юм чинь бас өөр онцлогтой сайхан болж байна. Ер нь одоо тэр зэсгэж яг дэмжиж тэх юм болоосаа. Тэх юм бол бас урлаг нэлээ сайхан хөгжиж шүү дээ. Харин тийм ерөнхийдөө яг тийм аюулгүй анзаардаг юм аа. Тэгэл яг үндэ уналтанд орж ирсэн үе байсан. Тэгэл кино театрт нь кино гаргадаг Монгол кино их ховор байсан тийм. Одоо тэгэл жишээ нь театрыг зорж ирж байгаа хүмүүс гэх юм бол өөр нэгсэн маш олон үзэгчтэй болцсон тийм. Дараагийн уран бүтээлүүдийг бүр ингээ хүлээгээд үзхийг ингээл за тэр уран бүтээл яг хизээ тавигдах уу гэл ингээл хүлээдэг. Сая манай сүүлийн надтай үлдээч жүжиг аль 6 сараас эхлээл за ингээд бид нар ингээд ажиллагаанд орцсон явж намар тавигдана гэл тэнгууд хүмүүс чи 3-4 сар хүлээлээ. Тэгэл үзэхэд бас сэтгэл хангалуун гарч ийн. Энэ нь биднэрт амар кайфтай байгаа юм чинь. Бас их гоё үзэгчдээс ингээл вау ямар гоё юм бэ. Би энэ дээр чи аягүй сөрөг дүрт тоглосон юм аавсаа. Тэгэл үзлээ. Эхлээл хайрлал явж ирсэн чи дараа нь үзээ ядлаа. Үзээ ятсан хүмүүс чи ингээл
надад санаалаас мэдчихэж байгаа юм чинь. Энэ бол тэгэл яг уран бүтээлчин уран бүтээлэл хүргэж байгаа юм чинь. Тэр хүмүүс миний дүрийг ингэж хүлээж авч чадж байна гэдэг бол миний хувьд бахархалтай тий. Би дүрээ хүргэж чадсан байна гэдэг өөртөө бас бодож байгаа юм чинь. Яг өчигөн ч гэсэн бас уран өгж байгаа маа. Одоо ер нь драмын театрыг зорж жүжиг үзэх гэж зорддог хүмүүсийн тоо их болсон уу? Их болсон. Маш их нэмэгдсэн. Одоо онлайнаар билеттэй захиалдаг болж байна, тийм ээ. Тэгээ шууд ирээл үзчихэж байна. Тэгэл бүр ингээл хэдэн сарын өмнөөс билеттэй захиалаад авцсан. Жишээ нь одоо манай тамга турж гэдэг юм уу, тэнгэрийн хууч гэдэг юм ийм жүжгүүдийг бүр ингээд дахин олон дахин үзэж байгаа. Доотлон 4 5 үзсэн хүмүүс байна. Ахаад тоглогдох юм бол ахаад үзнэ гэсэн хүмүүс ч байна. Тэгэхээр бас яг театр өөрөнгө гэсэн үзэгчтэй болж чадсан. Урд нь ч юм бол ер нь их ховор байсан тий. Зөөсөн шүү дээ. Тэгэл нөгөө билетүүдээ шахна гэх. Харин тий. Йоо бас л хэцүү. Норм өгөөл за чи тэдийг шахах шүү гэж. Тий. Тэгэл яа нөгөө хүмүүс ч яа ихтэд сургууль, албан байгууллага тэгэл сургуулиудаар явж байгаа. Тэгэл бас л хэцүү цаг үе байсан. Тий. Тий. Одоо бол харин сайхан болцсон шүү. Одоо чинь бас ингээ хуваагчаад байгаа шүү. Зарим нь ерөөсөө ингээл хошин шогийг хүлээдэг. Ерөөсөө ингээ. Зарим нь болохоор уучлаарай. Хошин шог үздэг хүн бол ийм хөтөвчний хүмүүс байдаг. Яг одоо энэ сонгодог урлаг одоо балет одоо юу байдгийг жүжигийг одоо драмын ингээд үздэг хүмүүсийн сэтгэхүй арай өөр. За бас ертөнцийг үзэх үзнээс гадна бас амьдралын төвшин өөр хүмүүс бас үздэг гэдэг ийм хуваагдчихад байгаа шүү дээ. Тий. Одоо бас арай өөр болчиход байгаа юм аа. Яг хэдхэн жилийн өмнө бол яг тийм байсан. Тэгэл нөгөө огшин шоу үздэг хүмүүс чинь ингээл нөгөө театрт орж ирэхээр чихэр баав авч орж ирэл цаасаас хажигнуулж дугуурал ингээл наацхийн тий соёлын асуудал. Тэгэл хүмүүс чинь таллаас бити байл ингэдэггүй ингээл зөвлөж яриад тэгэл дараа нь театрт орж ирэхээр хувцалт нь хүртэл өөр болсон тий. Театр нэр өөр эд юм байлээ. Ингэж болтгүй юм байлээ гэд ухамсар хүмүүст ингээд дор дороос сувчдаг. Тэрүүгээрээс театр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг утга чинь бас байдаг шүү. Харин одоо тийм яриа хараг одоо би одоо сүүлдээ бодсон шүү дээ. Хошин шог үздэг гэж хэлэх хэцүү, үздэггүй гэж хэлэх хэцүү. Тэгээ хошин урлагийг бас үгүйсгэж болох. Гэхдээ яг зөв бас тийм урлаг юм чинь тийм ээ. Тийм урлаг л да. Тий. Бас хошин урлагийг хүмүүс бас түгээхтэй хошингоороо өгөөд гэж тийм ээ. Бас хүмүүст юмыг илэрхийлж байгаа. Тэгэнгүүт зарим хүмүүс нөгөө шууд хүлээгээд авчдаг. Зарим нь тэрийг ухаж бодож ойлгож хүлээж авдаг хүмүүс байна. Хошин байдлаар тэр амьдралын хар барааныг тий өгөөдж шүү. Тий ингэж гаргаж байгаа шиг байна тий. Одоо энэ тоог гэж юу магадгүй зүгээр одоо ямар нэгэн хошин урлагийн ч юм уу тийм продакшнаас санал ирүүл чи ер нь яаж хүлээж авах вэ? Би сургуулаа төгсчөөд бишээ 4-р курстэй шүү дээ. Шинэ продакшнд байсан шүү дээ. Тийм үү. Тий 2 тавалтанд нь орсон. Тэгээд хошин урлаг гэдэг бол бас л өөр ингэсэн өөрмөц онцлогтой. Бас нэг биед асан салбар гэж би боддог. Яг тэгэхээр өөрөө бас нэг дотор нь ажиллаад үтсэн хүний хувьд бас телевизээр урлагт орж ирсэн гэдэг байхгүй. Тэ сайн тэгээд телевиз анх байгуулагдаад тэгж яахад бас сайн телевизд орж ажиллаж үзчихлээ. Телевизийн бас нэг зацгаас нь мэдэрж илээ. Тэгээд дараа нь би ялчгүй театрын хүн театрт орох ёстой гэж зориод 2008 онд би театрт орсон. Гэхдээ зарим хүмүүс ч одоо театрт байж байгаа тэнцэнээс хийсэн хүмүүстэй нийлээд студ продакшныг хийгээд гарч юм шиг лээ тий. Тэгтээ яг нь хувь хүний юу л да хоорондоо ярилцаа. Одоо жишээ манай Шагаа Архимаа хоёр маань Мөрөөдлийн театр гэдэг гоё театр байгуулчлаа тий. Тэглээгээ драмын театраас ингэсэн таагүй юм бол байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Бид нар одоо ч гэсэн гоё. Тэгтээ холбоотой байдаг тий. Холбоотой тий. Тусдаа дэмжлэх хэрэгтэй байна уу? Ямаараа ингээл тэд нар маань ч гэсэн бид нар лөө ханддаг, бид нар ч гэсэн тэд нар лөөгөө ханддаг. Бид нар ингээл театраас гарсан хүмүүс гэл ингээл цэглэж хялцаад байхгүй шүү дээ. Угаасаа тэр хүмүүс өөр амьдралаа бодоо гарч байгаа шүү дээ. Яалч нүг нэг тугаа учраас заалчгүй огтлцож уулздаг баг тий. Тийм шүү дээ. Урдлынхан чинь тэгэл хизээ нэг зэгт уулзчил таараа, учирчил таараа тийм юм чинь тэгэл би нэгээ гоё тусалж нэмжэл явж явах нь хамгийн гоё гэдэг. Одоо энэ драмын театраас одоо ер нь бол ямар одоо жүжигчин ер нь илүү хөгжиж байна, илүү эсвэл хөгжих боломжтой ер нь харагдаж байна зүгээр. Чиний хувьд зүгээр. Одоо ингэж байгаа шүү дээ. Залуу хүүхдүүдээ ер нь дэмжихийг хүсэж байгаа ч юм уу. Нэг тийм түрүүн бас нэг зургслээд орсон шүү дээ. Театр маань захиран зарцуулах эрхээ авсан байгаа. За. Тэгээ өөртөө сая манай Чингүн гээд залуу найруулагч жүжигчин тэр хүүхдэд боломж олгоод надтай үлдээч жүжиг ерөнхий найруулагчаар нь явуулсан. За тэр жүжигэнд бол ингээд дандаа залуу хүмүүс манай Жамсран жүжигчний хүүхэд
Батүл гэдэг хөө хөгжмийн зохиолчоор нь ажилласан бас залуу хүн. Тэгээд Хаширдна гэдэг манай үндэсний урлагийн театрын бас найруулагч тэглээч гээд залуу хүн. Ер нь энэ жүжигт бол дандаа залуу уран бүтээлчд ихэнхдээ оролцсон. За манай гаяа жүжигч Жаргалсайхаа хуурнаагч солийн тэргүүний ажилтан Баясгалан гэрэлсөх ах эднэр маань оролцсон байгаа. Тэгэл бусд нь дандаа залуучууд байгаа байхгүй юу? Тэгэхээр бас залуу үеэ манай театр их дэмжиж байгаа. Тэгээд дараагийн уран бүтээлүүдийг ч гэсэн ерөөсөө л чөлөөтэй нээлттэй те хин хүсэж जैन жүжиг хиймээр байна. Хүүхдийн ч залуучуудын ч вэ те жүжиг хиймээр байна. Аваад бид нар энтэй танилцъя боломжийн юм дээр бид нар туслая дэмжээ. Тэгээд шууд ингээд уран бүтээл болгоо гаргаад өгье гэдэг бүр нээлттэй болсон байгаа байхгүй юу? Би ч одоо театртаа ороод 10 гаруй жил болсон гэдэг чинь ингээл доошо харахад дандаа залуучууд тий эхлээл би ингээл ахаа ихтэйг үгүйжсэн бол одоо би ингээл айлвшээ их чинь болсон чинь тий ингээл дадалт маань аягүй олон залуучууд ороод ирсэн тэднээс хөгжиж байна. Одоо сая сүүлийн жүжигэн дээр манай асар дайр гэж залуу жүжигч охин маань шинэ аяртай хамт тоглосон. Тий тэгэл Ромешлота гэдэг чинь бас л яг залуучдын жүжиг болсон. Манай шинэ аяр тод гэрэл золж аргал намууна дүлгөөнөө гэл ингээл маш олон уран бүтээлч бас энэ жүжигээр гарч ирсэн. Тий. Манай тоог ер нь хэр одоо юу гэх юм бэ? Одоо романтик гэх юм уу эсвэл хэр одоо уянгалдаг хүн бэ юм? Би ер нь тэр тал дээр одоо ямар юм балтай би сайн мэддэггүй шүү дээ. Гэтэ хүн болгоо гоё романтикт бол зүйлд дуртай. Би өөрөө хүмүүст аягүй тийм гоё тэг бэлэг барих ч юм уу аягүй тхийг хүсдэг. Тэгээд ер нь романтик зүйл дуртай шүү дээ. Гоё шүү дээ мэдээж тий. Гинтийн зүйлд аягүй дуртай. Тий. Юу бас миний нэг танд ярьж ирсэн юм нь бол ялангуяа кинон тоглодог жүжигчид бол жүжигчтэй харилцахад аюу хэцүү. Яа тэгэхээр нөгөө жүжигчид маань ингээд үндсэн мэрэгжил нь одоо жүжиглэх учраас ингээд аливаа нэг юм ярихад энэ одоо жүжиглэж байгаа болов уу болов гэдэг нь ядлахад аюу хүнд байдаг гэж би бас нэг хүнтэй ярилцж л байсан. Над ярьж л байсан. Би бол тийм хүн биш. Би амар нээлттэй. Шууд тустаас яриул яриа. Яг яах хэвтэй юу хэрэгтэй ингээл. За хоёул шууд ярьчих л та гэл ингээл ярьчих шэнэ тий. Тий шулуун байдалтай дуртай. Тэгэхгүй тэгэл яах их ингээл жоох юм гэдэг муу санаатай ч юм уу муухай санаатай ч юм уу тиймэрхүү байдлыг ер нь үзий яддаг шүү. Тий шулуун байвал амар байдаг шүү дээ. Тэгэл заавал заагүй болгүй. Тэгэл байна. Одоо ер нь тоогийг те нэг үеийн ч юм уу нэг ангийн уран бүтээлчд ямар уран бүтээлчтэй нэг олонний мэдэх. За манай Мөрөөдлийн театрын байна. Манай Алташгаа, Ганбаяр, Батушка, Атгоо гэд манай Мөрөөдлийн театрын байна. За экстудтэйсэн манай Хулан. Ер нь манай ангийнхан ч 22-лаа төгссөн. Тэгээд ер нь бүгдээрээ яг өөрөө гэсэн даваа талтай өөрөө гэсэн яг мэрэгчлэр ажиллаж байгаа. Тий зарим нь студ байгуулад явж байна. Зарим нь Black Box театрт манай Мөгийн Сүхбаяр хоёр маань байна. За Belly Dance-ийн анхны дэлхийн авраг манай Баярмаа байна. Тэг гихчэний бас кинонд дуу оруулж байгаа манай Мөнгөө. Тэгээ өөрөө бас манай үндэсний урлагийн их театрт дуучна тий уртын дуучнаар орсон манай уран тунгалаг байна. Тэгэл ер нь өөр гэсэн яг л урлагаараа явж байгаа. Манай комплектаасаа явж байгаа шүү. Тэргээр бас их бахархтай шүү дээ. Тий. Тэгээ яг 22 лээ байсан 21 лээ болсон манай шинэ үед байсан бэлгүүнээ маань тэгээд зурдаараар өнгөрсөн тий. Тэгээд бас л мондог чадaltaй жүжигчтэй нэг байсан. Одоо ер нь тэгээд уран бүтээлч хүний одоо ер нь яг зүгээр уран бүтээлч хүмүүсийг ингээд харж хахад айгүйх нөгөө нэг түрүүн ярьжсэн та ер нь санхүүгийн одоо үргэлжил хэрэгцээтэй байдаг гэж би сонсч яа одоо тий яагаад гэвэл нөгөө нэг тайзны хувцалт нэг өөр байдаг одоо амьдралын хэмнэл дээр өмсдөг хувцс нэг өөр байдаг тий тийм зүйл бас ер нь хувцс ер нь бас нэлийн толгойн өвчин болдог үст тий өө тийм шүү дээ. Тэгээд яадч л дараа хаяж би нэг хүлэн авалтанд очлоо. Би нэг өмссөн хувцас би дараа нь дахиад дараагийн хүлэн авалтанд өмсч чадахгүй. Тийм. Тэгээд дахиад өмсчих юм бол нөгөө сонир сэтгүүлийн чинь нөгөө өмссөн хувцас ингээ өмсчих гээл явах жишээ. Аюу хэцүү шүү дээ. Бас хэцүү. Гэтэ яг өөртөө мэдээж зөксөн
зөгцсөн тийм хувцас өмсч бол тэгэл гоё шүү дээ. Тэгэхгүй тэгээ өөртөө тохирохгүй таарахгүй байхад чинь нэг сонин брендийн юм. Тий заавал брэнд энэ бол брэнд гэдгээрээ бодсон. Гэтэл хүнд хамгийн чухал нь зөгцсөн л аягүй чухал шүү дээ. Тий зөв хувцас өмсөх тий. Тийм шүү дээ. Тэгээ зарим хүмүүс чинь тэгдэг шүү дээ. Зарим сэтгүүлчд ирэл ярилцлага аваад гэж. Та ямар цүнх барьж байна, ямар хувцас барьж байна, та юу өмсөж байна, ямар брэнд угaalдагтай. Тэгэхээр ингээ уучлаарай. Надад тийм брэнд нэг чухал биш ээ. Би зүгээр өөртөө хэрэгтэй чанартай тийм л юм хэрэглэх дуртай. Наад асуулт ахаас. Би бараг тэгж ярьдээ шүү дээ. Заавал тэр хүний нэг мундаг одоо заавал брэнд хэрэглэх ёстой гэсний тийм тамга өгчөд байх шүү юм. Харин тий. Тий орхоо цорхоо биш эсвэл төрүүлсэр тий хэрэггүй тий чанартай юм хувцас өмсөөл явж ийл явж өмссөн яг тийм. Гол өөртөө зогсон. Тоги одоо ингээд ер нь шоуд нэз. Тэгэл мэдээч би чи хүн шүү дээ. Стрессээ тайлах хэрэгтэй шүү дээ. Тэгэл заримдаа ажлынхантайгаа гарч ор тий. Тэгээд бид нар чинь тэр болгон гарч орч чаддгүй болохоор яг л нэг тодорхой баяруудаараа явж байгаа юм чи сая манай урлагийн ажлын баяр боллоо. Тэгээд баярлж чадаагүй оройн тоглолттой байсан болохоор баярлж чадаагүй. Тэгэл яг нэг хамт талантайгаа байгаагаа стрессээ гаргаад агаарт нэг өдрийг өнгөрөөнө гэдэг чинь бас л гоё. Тий. Тэгэл шинэ жил олно, шинжлэрээ нэг хамт талантайгаа байна. Тэгээд яг эрэгтэйчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн баяр гэж бид нарыг чинь бас өөрхөн баярлуулнаа. Мартин 8 зам болохоор ч тий. Тий, ер нь бол урлагийн хүмүүс ер нь энэ тентхийн ер нь урлагийн хүмүүсийн ажил хэргийн уулзалт ч юм уу ингээд ажил хэргийн болон энэ тэнд өргөцсөн уулзалт толгонд ер нь ширээний ард идэ будаатай байдаг гэж би бас ер нь бол мэднэ л дээ. Яг байдаг. Байнгу. Ер нь бол за байнг гэж хэлэх бас нэг буруудахгүй байгаа. Яг ер нь бол дийлэх хөөн бол тийм байдаг. Гэхдээ тэнд өөрийгөө авч явж хамгийн гол нь өөрийгөө авч явах чадвар л багш гон тийм. Тэгэхгүй өгсөн болгоны нуугаад ингээд идэж угаад байвал ч болохгүй шүү дээ. Тэгээ дуудсан болгон дээр нь очиод өгж болохгүй. Тий? Тэгээ нөгөө дайлгаа бид нар чинь нөгөө хүмүүст айгу нээлттэй ийм байдаг хүмүүс чинь тий тэр явж энэ явж тэр тэрнтэй уулзаа явж штэ бид нар магадгүй ажил хэрэг яриад явж иж багш тэгж яах чи тэр тэрнтэй ингээ явж ингээд хүмүүс чинь жоох буруу талаар нь ярих айгу хэцүүт штэ тэгэл тийм яриад нүртчгээд яа бурхан минь ингээ бодоод явж дээ тий тэгээ тэрэн дээр нь үгүй биш гээд ингээ яваад ах юм үгүй бишгээ хайчих хэр үний юм байна гэд. Хэрэг үгүйгээд энэ үнэн учраас дадлах гээд ингээд тайлбаргээд яваад байна гэд. Ямар ч юм бэ. Нэг тийм хэцүү юм байдаг тийм. Байдаг ч ч гэсэн би ч. Заримдаа боддоо штэ. Хэрэг өөр мэрэгчлээ байсан бол бүр ингээд тийм. Гарч орох цагтаа гарч орол чөлөөтэй явж байгаа тийм. Найз нөхдөдөө уулзгуудаа уулзаал ингээд бид нар ч гэсэн залуу хүмүүс юм чинь хаяа ингээд диско клуб набаар ороод ингээд явах тийм. Ингээл чөлөөтэй л байх байсан ба. Хидлэл хэд ингээл явна шүү дээ. Одоо болохоор бид нарт ингээл заримдаа цэндэр шүү дээ. За хамаагүй тийм газар харж болохгүй яах юм бэ? За ер нь сүүлийн 4-5 сар гараагүй юм чи за нэг гарч марчээ гэл ингээл хоорондоо ярих жишээ нэ. Тэгэл ороод ингээл дураараа хүснээрээ ингээ бүжгэлж чадахгүй бас би барай шүү дээ. За ингээ хөдөлчүүл энэ одоо тэнэг харж байгаа болоо яах болоо гэх. Тэгээ хүмүүс хараад ахаар чи аюу хэцүү байд юм ба. Тэгэл ёо за шиг. Тэгээ заримдаа тэгэл болоо шиг гэл тэгэл ажиллаа бодол явж байгаа юм да. Тий. Ер нь сул чөлөөтэй цаг их ховор үт юм шиг байна тий. Ер нь яг энэ тийм тоглолтоор явж байгаа гэсэн тэр чинь ерөөсөө яг арт талны уусаа ажил явж байгаа юм шиг тий. Харин тэгэл жоохон зав гарангууд л нөгөө гэрлүүгээ анхаарлаа хандуулж гал тий. За хүүхдүүд маань яаж байгаа л гэр ормон юу болж байгаа бол гэл ингээл жоохон анхаарлаа хандуулахгүй тэгэл гэрээ хаячих юм бол тэгэл дуусна шүү дээ. Тий. За хоёулаа ч бас овоо удаан ярилцлаа. Нөгөө тэгвүү. Тийм тэглээ. Ер нь одоо тооги магадгүй одоо бас нэрээ нэг зүйл асуух юм арч. Одоо шүү дээ энэ кино урлагт ялангуяа би яг кино урлагаар их сонсч ирсэн байна. Мэрэгж сургуулийн төгсөөгүй хэрнээ зүгээр ингээд амьдрал дээр ингэсээр ингээд сурц. Мэрэгжил болон мэрэгжлийн бус жүжигчид бас их холдсон баг шиг байна тий. Тийм. Тэр чинь бүр ялгаатай байдаг шүү дээ. Тэгээд бид нар ингээл мэрэгжлийн бус хүмүүстэй харьцаад ингэхлээр нөгөө хүмүүсийнхаа нөгөө текстийн суулгуулна тэгээ текстэн дээр ингээл хамтарсан. Энэ нөгөө ингээ хэлжүүл зүгээр байна гэл ингээ хамтарч ажилладаг. Мэрэгжлийн хүнтэйгээ хамт тоглох юм бол шууд давай нэг харьцаал. За шууд яв гэл ингээл явах жишээ. Мэрэгжлийн бус хүмүүс бас зүйл байж болох уу? Би бас нэг кино бас мэрэгжлийн жүжигчнэлдээ тэр хүнтэй ингээд юм яриа сууж яхад нилээн одоо ер нь бухимдаггүй байсан л та. Мэрэгжлийн бус хүн ингээд кинон тоглоод биднийг ингээд бараг алаад ста нэрэ бүр
арайчтайгээл толгоос өччихсэн. Өнөө бид нар ч бас хэцүү штэ мэдээж бид нар ингээл энэ мэрэгчлийг эзэмшгээл 4-5 жил сурцсан тэгэл энэ мэрэгчлээ ингээл юу ах гал ингээл ахын дүүээс ингээл сургамж аваад одоо хүртэл бид нар суралцаал явж байгаа хүмүүс тэнгууд ч одоо зүгээр нэг загвар өмсөгч гэдэг юм уу нэг дуучин ч гэдэг юм уу те ингээл кинонд тоглолдог. Тэгээд яагаад энэ хүмүүсийг тоглуулдаг байгаа та нар мэрэгжлийн хүмүүсийн тоглуулж болдгоо мó гэл ингээ асуугууч. Бидний маркетинг хэрэгтэй. Тийм. Тэгж ярьдаг байхгүй юу? Тэрийг л бодоод байгаа болохоос яг бүтээлээ бодохгүй яг үр дүнгээ бодохгүй байх шиг байгаа. Тэгэл хэлж байгаа текстүүд нь нэг жоохон юм хуурай тий худлаагаасаа ингээл явдаг. Тэгээд үгүй над өвл чинь болоогүй ахаад нэг авчаачдаг гэл зүгээр балцсан хэрэггүй гэл ингээл за найрлагч мэдж байгаа юм байлгүй тэгэл ингээл явдаг. Тэгтэл альбом чи үн цэн гэж байх хэрэгтэй байхгүй юу? Би тэрнээс жоохон сэтгэл дондор байдаг шүү. Тийм. Харин би ер нь ингээд ялж хахад ер нь ихэнх яг мэрэгжлийн жүжиг хүмүүстэй ярьж хахад бол мэрэгжлийн бос юмыг бол ер нь их таашаад байгаа юм шиг. Үнэхээр энэ ч байна. Би магадгүй тэр хүний оронд би ингээд жүжигчин байж би ингээд дуулалттай хэдэн 10 CD-мэд гаргаад дуу бичүүлэл ингээд яхам бол тэр хүмүүс ч гэсэн энэ жүжигчин байж зүгээр жүжигчтэй ажлыг хийгээ явахгүй. Ажигтад болчихгүй байж гэл ингээд ярих жишээ нэ. Магадгүй шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэл ярина шүү дээ. Тэр хүмүүсийг буруутгаж бас болохгүй л дээ. Яг тэгэхээр тэр хүмүүс санал тавьж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Чи манай кинонд ирээд ингээд тоглолцгоо гэх тэнгуү тэр хүмүүс чинь ч гэсэн өө даа тий гэж орж байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүсийг сонгож байгаа хүмүүс нь маркетингаа бодож байна гэх. Тэн дээр жоо хаа. Тэгэл эн чи одоо дуучин хүн кино жүжигчин болно гэдэг яг зөв за ер нь бол тэгэл хэрвээ зөвөр өөр бодолтойсэн бол за яах юм бэ би дуугаа дуулаад байж. Яшгаа би жүжигчин юм чинь дуулаад яах юм бэ жүжигээл хий. Тэгэж одоо энэ урлагийг ингэж мэрэгжлийн энэ бус ингэж зүйлээр дүүргээд тэгээд бүр буруугаар эргүүл та нарын мэрэгжлийг одоо юм бас одоо хүмүүст буруугаар ойлгогдоод ингээд ийм болчих үедээ гэж уул нэг л хэцүү байсан ч тэр мөнгөний нодсон ч тэр бодсон тэр уул нь болж игэл ингээд татгалцдаг байвал тий. Харин тийм ээ. Тэгэхээр бас мэдгүй юм даа. Уг нь тэгээсэй л гэж бодох юм. Дуун тэгмээр л байгаа юм шиг. Харин тийм уг нь тэг хэрэгтэй байхгүй да. Тэгэл өөртөө бодоол те. Тэгвэл зүгээр нэг загвар өмсдөг хүүхдээ авчрал чи кинонд тоглол гэлдэг. Өө за тий. Эсвэл нэг зүгээр нэг дамжаанд сурдаг те. Одоо бас тиймэрхүү дамжаа аяг хэлсэн шүү дээ. Тэгэл жүжигчин болохыг хүсэж жүжиглэх дуртай гэлдэг. Тэнгүүд хүүхдийг багаас нь эвдээ ичж байгаа байхгүй юу? Яг манай хүүхдээ ордон байж болно шүү дээ. Хүүхдээ ордон мэрэгжлийн багш нар мэрэгжлийн хамнуудыг заагаа явж байна. Тэгээ багаас нь хүүхдүүдээ ингээд тий драматургтай тий за ийм байх ёстой шүү бас нэг диктатурны байлгаал ингээд өсгөж байгаа. Тэнгууд ч өөр ингээд дамжаанд явж байгаа хүүхдүүдийг харахаар заримдаа жүжигчин болохооргүй тий ийм хүүхдүүд зүгээр өөрсдийнхөө сонирхлоор ороод ирсэн байх чи болно яг болж гин гэл ингээд явдаг. Жохон өмнөөс нь харамсдаг. Тэгэхээр тухайн хүний авч байгаа тэр хүний л нэг өөрийнх нь үзлээр л авагдаад байна л д. Тийм. Тэр хүмүүс тэр хүүхдүүдээ хой заяаг бодохгүй байгаа байхгүй. Тэр хүүхдийг бадалж жүжигчин болж чадахгүй мэй доо. Өөр мэрэгчлэр яв гэл ингээ багаас нь тэгчих юм бол тэр хүүхд өөр юм сонгоод тий өөрийнх нь амьдралт хэрэгтэй, өөрийнх нь хэрэгцээнд хэрэгтэй ингээл өөр мэрэгчлээ сонгоо явчих шүү дээ. Тэгвэл бас хүүхдүүдийг аллаад байгаа. Би энэ дээрс санаа нэгддэггүй шүү дээ. Тийм яг зөв. Би ч энэ дээр өмнөөр эсрэг мэрэгжлийн бус юм гэдэг чинь мэрэгжлийн босол байгаа юм л таа. Яг нарийн үзэхээр яг мэрэгжлийн хүн мэрэгжлийн бус хүн хоёр чинь яг нарийн үзэхэд яалчгүй ялгаан гарч ирж байгаа юм. Тэ? Эсрэг ялгаатай шүү. Тийм ээ. За. Гэхдээ яг вэ зарим хүмүүс хэлэх л байх л та. Энэ хоёр одоо юу шүүмжлээ даяа за. Чадж байгаа юм юу ямар одоо нөгөө тий гэж ярьдаг шүү дээ. Тийм. Чадж байгаа дараг байхгүй гэдэг. Яг уу тийм тэгтээч бас. Яг уу энэ бол зүгээр л бидний л одоо хувь хүний л бодол юм чинь тий. Бусд хүмүүс юу гэж бодно өөрсдийнх нь л дур байх гэж бодож байна. Энэ яагаад тэгэхээр битэрийн үзэл батал юм чи. Зүгээрээ. За тоогийн маш их баярлаа. Нэр одоо ер нь бол бүсгүйчүүд ер нь их энэ цагаан хоолтын талаар аягүй их ингээл яриад 9 CD им ургамал угаал мах идэхгүй те ингээл байгаа л да. Миний бодлоор бол энэ ер нь их нэг тийм тааламжтай биш юм санагдаад байдаг шүү дээ. Чи ер нь энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Байр суурьтай байдаг вэ? Тэгдэлтэй зөв хаалтын клубээс ярьж байгаа нэрээд бол зааж малзааш гэж тэгжлээ. Тэгэл яг ганц хоёроо явж үтсэн. Гэтэ би л яг нөгөө миний бодол ч юм уу миний сэтгэл зүй ч юм уу би юусоо тэгж хоолундаа хордоггүй. Тэгээ
өөрөө идэх гэсэн хүссэн зүйлээ л иддэг. Тэгээ шүн орой идэж болохгүй гэлдэг. Би юусоо идэгдэггүй. Би шүнч байсан басаал хоолыг л идчихдэг. Зүгээр л өөрийнхөө хүснээрээ юугаа идмээрэн тэгжил явдаг. Яг одоо болохоор хүмүүс тэгж яриад л та хитрхи их өөх идээд те таргалж जैन би организм муутай байлж юм олж जैन ногоон хоол цагаан хоол гэл ингээл хүмүүс аяг их ярьдаг шүү дээ. Яг зарим нэг хүмүүсээ би организм таарж байгаа хүмүүст бол таарж л байгаа. Таарахгүй хүмүүс нь эсэргээрээ би илүү их өвдөд. Бид нар чинь Монгол хүмүүс ингээд жилийн 4 улиралд ингээд зундаа сайхан цагаан эдэгээрээ тий намар хавтаа сайхан ингээд ногоо цагаа өвөлдөө сайхан мах идшээ идэл ингэж явж байхад биднэрт илүү хэрэгтэй байхгүй юу? Яг энэ цаг уур амьсгалт. Би бол тэрэн дээр нэг тийм санаа нэгдэж чаддаггүй шүү дээ. Яг дотор цэвэрлэх хэрэгтэй байхan бол нэг 7 хоног нэг сайхан сүү цагаа дэгээр ингээл цэвэрлчин эсвэл хэрэгтэй бол сайхан ногоонуудаа идчин. Тэрнээс ш ингээл янз янзын юм гараал ирсэн те тураах бэлтмэлч гэдэг юм уу эрүүл болгоо энэ яг энийг уучих юм бол энийг идчих юм бол ингээл эрүүл олно гэж тэгдэг. Мэдхгүй би ерөөсөө тэрнээ санаа нэгдэж чадсан. Тэгээд багш юу ах шүү энэ нэг талдаа энийг уувал энийг идвэл эрүүлжин. Нэг талдаа миний бодлоор энэ бизнес яваад байгаа байхгүй. Бизнес гэсэн тийм цэвэр бизнес. Хүний эрүүл мэнд дээр л тоглолт хийж өөрөөсдийнх нь бүтээгдэхүүнийг борлуулах. Би тэгээд тиймэрхүү юм зарж марж байгаа хүмүүсээс шууд асуудаг. Чи өөрөө хэрглэж үзсэн үү? Чи өөрөө энийгээ туршиж үзсэн үү? Хэдэн сар хэргэлсэн? Хэдэн жил хэргэлсэн? Хин дээр туршилт хийсэн? Би шууд асуучтай яа тээ. Тийм. Одоо тэр би нэг олон жилийн өмнө нэг арабикийн нэг багштай уулзаал. Тэр намхандаа нөгөө нэг реклам сурчлагаагаа ингэж яах гал. Тэгсэн чинь үгүй ер нь бол зүгээр эмчч вэ, арабикч вэ, одоо фитнесийн багшч вэ. Ер нь бол аливаа нэг юмны үндэслэх ч юм уу, багш гэдэг хүн ч юм уу, захирал гэдэг юм бол өөрөө эхлээд тэрийгээ өөр дээрээ туршаад, үр дүнгийн мэдрээд тэгсний үндсэн дээр хүнийг уруулах байтал өөрөө жишээ нь болцсон шүрмэсгүй тэ таргалцсан ч юм уу, эсвэл арабикийн багш нь өөрөө хөдөлгөөн хийдэг юм шиг харагддаг ч юм уу те. Тэ нэг тийм байгаад тайдаг байдаг те. Өөрөө нөгөө анханаас нь сурч мэдэрч нөгөө бие мах өдөрөө мэдрээд те завлангийн нүрээ жаргалын хуваалцаад ингээд явцсан хүмүүс ч хүнд хэлж ярих нь хүртэл өөр шүү. Зөв талаас нь илүүгээр тэгхгүйгээр зүгээр нөгөө практикаар мэдэхгүй те дандаа онлоор явцсан хүмүүс чи ярьж хэлж байгаа нь хүртэл андшгүй байдаг шүү. За эн чинь тэдний ингэдэг байхгүй юу? За байж байгаараа хүлээж байгаараа гэл ингээд бодож модаад камерыг явуулдаг. Тийм. Ерөнхийд нь бол ийм шүү гэл. Ястал ерөнхийдөө ингэдэг байхгүй юу? За ингэсэн байхгүй юу гэл ингээ ярьцдаг. Тэгээ ярьж байгаасаа хүртэл андшгүй байдаг. Тэрнээс өөрөө бүр ингээ бие махаараа мэдэрсэн ингээд туршаад үтцсэн те ийм хүмүүс чи ярьж байгаа нь хүртэл ондоо байдаг. Яг ингэж хийх юм бол энэ хөл чин тэдэн градусын өндөрт ингэж гарч ирэх юм бол энэ шөрмсөөр чин ингэж гүйдэлж орж ирмээр нь гэл ингээл айгу гой тайлбарлаж өгдөг хүмүүсээс байдаг. Тэр бас нөгөө нэг ярих чадвар сайтай хүмүүс байна л да тий. Нөгөө өөртөө нөгөө мэдэрсэн болохоор илүү шууд ярьж байгаа байхгүй тий. Мэдгүй хүмүүс чинь юу ярих юм бэ? Ярьж чадахгүй шүү дээ. Тийм нөгөө зүгээр бас нэг тийм ажилд орцсон энийг чи борлуулах хэрэгтэй тийм учраас чи мэдхгүйсэн ч мэддэг юм шиг яри гэсэн үр даалгавартай хүмүүс үндэл байгаа шүү дээ. Байдаг. Тэгээ тэр хүмүүс ахтай хөрхөө бас амьдрах гад тий таваараа төрөг болох гал ингээл явчлаа. Тийм л байна. За. Тоги тэгээд хоёлоо нэлээд урт ярьлаа. Ер нь тэгээд найзах нь одоо асуугаагүй ч юм уу, миний найз одоо өөрөө ер нь хэлий гэж боддог ч юм уу, тийм одоо өгүүлбэр байна. За тэ ер нь баг хинхэн л ярьчлаа да. Яг хүмүүс маань илүү өөрсдийн гэсэн ухамсартай болцсон тий өөрийн гэсэн боловсрал мэдлэгийн түвшин өндөрсөн ийм цаг үед хүн болгон яг л өөрийн гэсэн чин үнэн үзэлтэй байгаасаа өөрийнхөө хэлэх гэсэн үгээ хэлцдэг ярих гэсэн юм ярьцдаг ийм байгаасаа гэж би илүү их боддیں۔ Улааныг харуулж орох шарыг шарах биш тий одоо цаг үе ямар болсон байгаа бэлээ өөрсдийнхөө үзлээр байгаасаа л гэж бодчих. За. Тоги маш баярлалаа. Найзынхаа урилгыг хүлээн авч тэр их ажлынхаа дундуур цаг зав гаргаж тий аль болох хамгийн хурднаар ирсэн маш баярлалаа Тоги. Зүгээрээ. Тэгээд цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. Өшөө олон
тайз дэлгэцийн бүтээлд дүр бүтээгээрэй гэж ерөөй. За баярлалаа. За найз байгаа ч гэсэн урьж энэ сайхан нэвтрүүлэгтээ бас хэсэг хугацааг хөвчлөлтөө сайхан өнгөрөөж тэ өөртөө гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн боломжийг олгосонд бэлгээдээ маш их баярлалаа. Тэгээ найздаа ч гэсэн уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Олон сайхан ярилцлагуудыг хийгээсэй. Би ч гэсэн бас сонсохыг хүсэж байна. Тэ. За. Баярлалаа. Тэгээд сонсогчдоо энэ удаа би та бүхнийг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан нөгөө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг яг аюу сүртэй Монгол улсын гавьяат жүжигчин ардын жүжигчин гэдэг тэгээ юм болохоор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан тогтвол жаргалыг энэ удаагийнхаа би подкастнда урьж орууллаа. Тэгээд сонирхолтой ярилцлага өрнүүлж та бүхэн бас таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа подкастаараа иргэн уулзъя. Түр баяртай сонсогчдоо.